шаардлагыг зүгээр шууд уншаад өгчээ. Улсын хурлд гарчсан намын бүлэг шаардлага Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга Бямжаргал нь 2026 оны 4-р сарын 9-ний өдрийн Улсын хурлын нэгдсэн чуулганы уралдааны үеэр Улсын хурлын гишүүн Жаргалангийн асуултад зохих ёсоор хариулахын оронд түүнийг илтэд гүтгэн доромжилсон үйлдэл гаргасан нь төрийн албаны ёс зүй, хууль дэвтлэх зарчимд ноцтойгоор харшилж байна. Тус үйлдэл нь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8-р зүйлийн 8-1-ийн 4-т заасан бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрахгүй байх, мушгин говьлохгүй байх, худал мэдээлэл тараахгүй байх, нийтлэг үргийг зөрчснөөс гадна төрийн албаны тухай хуулийн 36-р зүйлд заасан ёс зүйн хэм хэмжээг чамд сахих тангарагаас нятсан үйлдэл юм а. Монгол Улсын хурлын тухай хуулийн 21-р зүйлийн 21-24-т заасны дагуу холбогдох албан тушаалтан нь Улсын хуралд үнэн зөв бүрэн гүйцэд мэдээлэл өгөх үүрэгтэй байтал Бямжаргал нь уг шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Түүний үйлдэл нь зөвхөн ёс зүйн зөрчилд төдийгүй зөрчлийн тухай хуулийн 15-ын 33 дугаар зүйлд заасан парламентыг үл хүндэтгэх зөрчилд хамаарах үндсэлтэй гэж үзэж байна. Энд дээр дурдсан хууль журмын дагуу Бямжаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс Улсын хурал дахь ардчилсан намын бүлэг шаардж байна гэсэн ийм шаардлагыг хөргүүлж байгаа. За тэгээд тэр чуулган дээр бол яг ямархуу байдалтай байсныг нь ер нь байнгын ороодын хурал дээр ч гэсэн асуултад хариулж байгаа хандлага бүгдийг одоо манаас түүшлэн харсан. Энэ бол одоо гишүүд өөрсдөө хин нэгнээр шүүмж хилүүлэхгүй гэж байгаа зүйл ерөөсөө биш. Хамгийн гол нь ёс зүйтэй бай гэж шаардж байгаа хуулийн төсөл өргөн барьж байгаа хүмүүс өөрөө өөрсдийнхөө ёс зүйн үйлдэлээр тэгээд дээр нь худал гүтгэлэг мэдээллээр ингэж улсын хурлд мэдээлэл өгч болохгүй гэдэг юм хуулийн заалттай. Тийм учраас энэ байгаа хуулийн заалтын дагуу хариуцлага тооцох ёстой гэдэг ийм байр суурийг бол гаргаж байгаа. Энэ парламентын ардчлал, парламентын дархлаа гэдэг зүйл гэж хэлж байна. Энэ нөгөө шалтгаан гэж байгаа юм шиг сонсогдож байна. Би ч өөрөө сэтгүүлж байхдаа 2019 онд 2018 онд Эрдэнэ дарга шүнийг эгүүлэн татдаг болох хууль санаачлах үед ярилцлагаараа ороод эсэргүүцчихсэн. Энэ бол анхны тохиолдол биш. Ер нь үе үеийн ардчилсан ч ардын намаас сонгогдсон ч үе үе ерөнхийлөгч нар ийм хууль оруулж ирдэг. Энэ хуулийг баталжуулахгүй гэж хэлсэн парламентын гишүүн болгоныг хулгайгаар нуух гэж байна гэж шүүмжилдэг. Энэ ерөөсөө шинэ үйл явдал биш. Бид нар нөө мэдээллийг асар хурдтай авдаг болсон учраас асар хурдтай мартдаг болчоо мартчихад байгаа. Яагаад үе үеийн парламент энэ хуулийг батлахгүй явсан бэ гэхээр Монголд өнөөдөр парламент байхгүй бол тусгаар тогтмол байхгүй гэдгийг би сэтгэлээрээ мэдэрдэг, мэдж байгаа тийм мэдээлэлтэй ойр хүмүүс учраас парламентаа хамгаалж идэг. Парламентаа хамгаалахын тулд 126 болсон. 76 байхаар цөөдөд, 76 байхаар амархан лобби, амархан хүчний нөлөөнд автаад ингээд улс их орныхоо тусгаар тогтмолтой холбоотой шийдвэрүүдийг гаргаад байгаа юм байна гэж үтсэн учраас гишүүдийн тоог нэмсэн гэж би тухайн үеийн шийдвэр гаргасан хүмүүст итгэж найдаж байгаа. Одоо дахиад яг ийм парламент руу халтсан ийм хуулийн төсөл орж ирж байгаа. Энийг бол яг Монгол улсын ерөнхийлөгч өөрөө парламентэд халдъя гэж бодсон эсхийг бол мэдэхгүй байна. Цаас болоод орж ирэхдээ ямар ч байсан парламентад шууд халдж байгаа хэлбэр болж харагдаж байгаа. Одоо ингээд зүгээр хэдүүлээ нэг үеэр адилхан сэтгүүлж байсан хүмүүс. За хэдхэн сарын өмнө одоо бид нар бүгдээрээ мартцсан. 4-5 гишүүнийг прокуророос оруулж ирэх юм байна гэд хэдүүлээ мэдээ тавиад зураг тавиад сууж ирсэн. 4-5 гишүүнийг гэж зурагтай. Тэрнээс эхлэх юм байна, эрнээс эхлэх юм байна гэд. Тэр процесс яагаад зогссон гэхээр энэ хуулийг батлуулахын тулд зогссон. 4-5 цөөдөд байгаа учраас зогсоосон. Одоо энэ хууль яана гэхээр хамгийн энгийн жишээг л авч үзье л да. За хэдэн найзуудтайгаа сайхан хөзөр тоглоо сууж ялаа гэж бодъё. Нэг нөгөө ярьж шүү хэдүүлээ адилхан сэтгүүлч нар учраас. Тэр зураг гарч ирэл тэр нэг нууцаар зураг аваад за мөрөдөө тоглож. Ёс зүйн хороор мөрөдөө тоглож ийн гэдэг бичиг явчихна. Найзууд сууж байгаад нэг хөзөр дурак мурак тоглодог үстэй. За тэгэнгүүт ёс зүйн хороо нь бүх хороод, байнгын хороод, дэд хороод нь олонхын гарт байдаг учраас олонх яах вэ? Энэ бол болохгүй ээ. Энэ одоо баг мөрөдөө тоглоод байж тээ гэдэг шийдвэр гаргаад ингээл татдаг болох гэж байна. Ингээл татдаг болох гэж. Энэ юу хэлж ийн гэхээр хинч хэнийг ч сонгосон бай олонхот нь таалагдахгүй болвол мултлаад гаргаа шийдчихдэг л ийм л нөхцөл байдал руу хийх гэдэг. Ингэснээр Монголын парламент дархлааг болно. Үнэ шүү дээ. Энэ гэдэг зүйл биш, ерөөсөө биш.
Тэгэхээр Монголын парламент бие даад шийдвэр гаргаж чадахгүй болох нь хэнд ашигтай байх юм бэ гэж хэдүүлээ бодоод үзье. Хэнд ашигтай байх. Яагаад өнөөдөр Монгол улс парламентын ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмждэг ард түмэнтэй мөртлөө парламентын засаглалыг өнөөдрийг хүртэл эрх барьжсэн улс төрийн намын улс төрийн хүчнүүд хамгаалж явдаг гэхээр тусгаар тогтнолоо хамгаалаад байгаа. Яадаг ч байсан монголчууд өөрсдөө парламентаа төрөө бүрдүүлдэг энэ хэлбэрээ бид нэр алдаж болохгүй маа гэдэг л энэ шийдвэрийг л гаргасаар өнөөдөр хүрч байгаа. Тэгээд сэтгүүл зүйд ажиллаж байхдаа яг энэ зарчмын дагуу явдаг үсэг тэргээл хэлээл өнөөдөр хүртэл ажиллаад явж байгаа. Тийм учраас ер нь бол би нөгөө өмнөх чуулганы уралдаан дээр хэлсэн Монгол улсын ерөнхийлөгч алдаа гаргаж байна. Алдаа гаргаж. Монгол улсын ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой, гадаад харилцаатай холбоотой, сөрөг хүчинтэй холбоотой, хүчтэй сөрөг хүчинтэй байх тал дээр идэвхтэй ажиллаж исэн. Үнэн. Гэтэл одоо хэдэн хүнтэй хариуцлага тооцох, хэдэн хүнийг зүгээр мултлахын төлөө эргээд хийсэн бүхнээ баллуурдах гэж. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчд одоо энэ алдаагаа зас залруулах, энэ хуулиа буцаагаад татах бүрэн эрх боломж нь бас байна. Би ингэж найдаж байгаа. Энэний эсрэг монголчууд хулгайчаа хамгаалж байна. Авилгач хулгайч нараа ёс зүйн гишүүдэд та нар хамгаалж байна гэж үзэж байгаа. Тэр шаардлагаас зөв. Гэтэл өнөөдөр энэ хулгайчийн тухайн асуудал, гэмт хэрэгтнүүдийн тухайн асуудал биш. Ёс зүйн гэж юу ч хамаагүй хэлээд гишүүнгүй болгох гэж байгаа сонголтыг үгүйсгэж байгаа энэ хууль. Тэр хулгайчтай холбоотой хэсэг бол манай хуулийн байгууллага прокурор өнөөдөр оруулж ирээл аваад явах бүрэн боломжтой. Хэрвээ дэх юм бол хатан дээр тавиад явуулъя гэж байгаа шүү дээ. Явуулъя. Бэлэн байна. Явуулахыг хүсэж байгаа, шалгуулахыг хүсэж байгаа асар олон хүмүүс байна. Өнгөрсөн хугацаанд ерөнхий сайд хийжсэн, сайд нар хийжсэн, ерөнхийлөгч хүртэл хийжсэн хүмүүсийг өгч явуул шалгуулмаар байна. Яг үнийг хэлэхэд. Гэхдээ тэр нь явдаг зарчмаараа яв. Тэд нь явуулж авч явахгүй байнгут ямар ч байсан тэрэнд бас нэг тэрийг бас явуулчмаар байна. Гэхдээ гэмт тэрийг олдохгүй байна. Тийм учраас ёс зүгээр нь наадах чинь болиулчаа гэд урдуур нэг баахан ёс зүйн гишүүдийг гаргаж тавьж үзүүлж ягаад энэ бол болохгүй. Энэ хэтэрхий өндөр төлбөртөө тулааны хэрэгсэл болж байна. Хэтэрхий өндөр төлбөртөө тулаан, хэтэрхий өндөр төлбөртөө гомдол үс хонзоо явж байна. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгчд өнөөдрийг хүртэл энэ алдаагаа зас залруулах боломж бас байна гэж бодож баярлалаа.